Цахим орчинд хүүхдээ хамгаалъя төсөөл. Харилцаа холбооны зохицуулахаар Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтран Tesco Group-ийн санхүүжилтээр хүүхэд өсвөр үеийнхэнд цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой цахим орчинд хүүхдийг хамгаалъя төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Санамж бичиг байгууллаа. Төслийн үйл ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар албан ёсоор эхэлсэн. Улмаар төслийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, Монгол улсын хэмжээнд хамтран түгээх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, зөвлөх багийн дэмжлэгтэйгээр хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сургуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан багц сургуулийн модулийг боловсруулсан. Цахим орчинд хүүхдээ хамгаалъя. Сургуулийн модуль боловсруулав. Цахим орчинд хүүхдээ хамгаалъя сургуулийн модуль нь 23 хичээл бүхий 5 төрлийн гарын авлага, хичээл бүрийн баттгах видео контентийг багтаасан. Сургуулийн модулийг бага, дунд, анхлаг ангийн хүүхдийн нас, сэтгэхүйн болон цахим орчны хэрэглээний онцлогт нийцүүлэн боловсруулсан бөгөөд эцэг эх, багш сургуулийн байгууллагын ажилтнанд зориулан гарын авлага, танилцуулах, баттгах видео хичээл байдлаар багц хэлбэрээр бэлдсэн. Сургуулийн багц хичээлийг төр, хувийн хөвшлийн улсын хэмжээний бүх сургуулиудад түгээх ба e-цэг, Kids Цэгмэн, e-Mongolia, Мэдлээ Цэгмэн болон IPTV видео сан зэрэг цахим платформудад байршуулж олон нийтэд үнэн төлбөргүй хүргэх юм. Улсын хэмжээнд 700 гаруй сургагч багш бэлтгэлээ. Мөн төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 15 сургуулийн 30 багш нийгмийн ажилтныг танхимаар сургалтанд хамруулсан бол улсын хэмжээнд төр, хувийн хөвшлийн, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техник мэргэжлийн сургуулийн нийт 745 багш нийгмийн ажилтныг цахимаар сургалтанд хамруулж, цахим орчинд хүүхдийг хамгаалах, хүүхдийн эрхийг хангах мэдлэг арга зүйг олгон сургагч багшаар бэлтгэлээ. Сургагч багш нар сургуулийнхаа бусад багш, нийгмийн ажилтан, хүүхэд, эцэг эхчүүдэд мэдлэгээ түгээж сургалтаа зохион байгуулж байна. Нийслэлийн 15 сургуулийн сургагч багш нар 2025 оны 12 дугаар сард нийт 1598 багш, 1941 эцэг эх, 31941 хүүхдийг цахим орчны хүүхэд хамгааллын сургалтанд хамрууллаа. Эерэг цахим ирээдүй нөлөөлийн аяныг өрнүүллээ. Цахим орчинд хүүхдийг хамгаалъя төслийн хүрээнд улс орон даяар эерэг цахим ирээдүй нөлөөлийн аяныг өрнүүлсэн. Аяны цахим хүрээнд цахим орчны аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг бэхжүүлэхэд хүүхдийн оролцоог хангах, цахим орчны эрсдлийг таних, цахим орчинд өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар хүүхдүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эерэг цахим ирээдүй сэдвт контент бүтээх хакатоныг улсын хэмжээнд зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн анхлаг ангийн сурагчдын дунд зохион байгуулсан энэхүү хакатонд нийт 22 баг оролцлоо. Эерэг цахим ирээдүй өдөрлөг зохион байгууллаа. Сургуулийн модуль багц хичээлийг танилцуулах эерэг цахим ирээдүйн өдөрлөгийг 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн өсвөр үе залуучуудын элч Баттөр, охидын Фокс хамтлаг оролцож, цахим орчинд бие биедээ хүндэтгэлтэй хандах, хувийн мэдээлэлээ бусадтай хуваалцахгүй байх, эерэг цахим ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа. Хүүхэд бүрийн цахим аюулгүй байдлын төлөө үнэтэй хөв нэмрээ оруулж энэхүү төслийг санхүүжүүлсэн Tesco Group-ийн хамт олон амжилттай хэрэгжүүлсэн харилцаа холбооны зохицуулахороо дэмжин ажилласан ажлын хэсгийн гишүүдтэй гүн талархал илэрхийлье. Энэ төслийн хүрээнд боловсруулсан хичээлүүдийг цаашид хэрэглээ болгох түгээн дэлгэрүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.